Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 дэлгэн дээр сүгэд харуулсан сонсож байгаа хэрхэм танд өглөөний мэндийг дахин өргөе. Улаанбаатар хотод 8 цаг 13 минут радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч аргин хөтлөгч цэцэг найруулагч Борхогийн Чимбатнар та мэдгэн нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хүүхэд бүрт эрүүл амттан гэсэн уриатаагаар хүүхдийн баярын бэлгийн багцаар OG Family хамтран ажиллана. За мөн хүчрэг дархлааг бий болгоно гэсэн уриатаагаар циклоферон хамтран ажиллана. Зэ мэдлэг гэж минийхэн талаараа та мэдхүү нэвтрүүлэгт холбогдох хуцсны дугаар 77 77 38 88 88 30 Зэ мэдлэг гэж минийхэн талаараа өөргөө сонсоод ирлээ. Харин тийм байж байгаарэ. 77 Энийг бий болгоё. 77 За болчлоо. За эхний сонсогч аваад эхлэе да. 88 75 өглөөний минь. За энэ маань хаана явна? Энд явж штт. За одоо болсон шүү. Өглөөний минь. Өглөөний минь. За энд толбогцоо. Түбэ байна. Түбэ. За түбэгээс эхний асуултыг асуунаа. Ер нь өнөөдөр ингээх шүү. Хоёр инээтэй асуултанд за инээтэй ч гэжтэй ер нь жоохон хойшин талдаа асуултанд хариулаа. Тэгээд нэг урлагийн асуултанд хариулах шүү. За. За эхний асуулт амархан. Хүн төрлөختөн сарлуу нисгээс өмнө пицца идчихсэн үү? Тийм үгүй. Яасан гинэ. Хүн төрлөختөн сарлуу нисгээс өмнө пицца идэж байсан уу? Пицца идэж байсан. Идэж байсан. 1969 он сарлуу ниссэн байдаг бол юуны хувьд бол пиццаны хувьд бүр 18 дугаар зуунд пицца үүссэн байдаг юм байна. За дараагийн асуулт. Саран дээр гагнуур хийж ийсэн үү? 10 секунд явсаа. Гүү баймаар юм даа. Тийм ээ тавлаа. Саран дээр гагнуур хийж ийсэн юм байна. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За холбогдсон баярлаа. За гих мэтчлийн иймэрхүү асуултанд хэдүүлээ өнөөдөр хариулаад явна да. Хоёр асуултанд хариулсан үнийг гурав дахь асуулт нь урлагийн асуулт байх болно. Тэр дундаа манай Монголын сонгодог бүтээлүүдээс нэрлэх тийм асуулт байгаа. 91-5 өглөөний минь. Өглөөний минь төрөө байна. Өглөөний минь. За өглөөний минь. Таны хувьд ихний асуулт. Дайснаа айлгахын тулд нүднээсээ цус шүршдэг амьтан аль нь вэ? Эвэрт гөрүүл. Дайснаа айлгахын тулд нүднээсээ цус шүршдэг цусаар ингэ зүгээр буудаж илээ. Энэ амьтан айл амьтан бэ гэж байгаа. Эвэрт гөрүүл, элсний хавч, ой мэлхий, цахилгаан загас. Дайсан мэд хоолойгоо би үрдлээ. Цаг явсаа. Нүднээсээ эвэрт гөрүүл, элсний хавч, ой мэлхий, цахилгаан загас. Элсний хавч гэдэг үү? Элсний хавч нь байдгүй мэн холбосон баярлаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. Нэг цус юм нүднээс гаргаад байна. Юу гэсэн юу өчтөр бичлэгийг үзсэн. ямар зэрлэгтэй цус нүдээр цус шүршэж юм бэ? Гэхдээ харин ингээд нүднээсээ шууд ингээд шингийн юм цус гараад янз янзын тийм түлж мүлдэг тийм хүчил мүчлээ. Зүгээр айлгах л таагдаг гэсэн. Нэмтэд бас юм нас айдаг. Гэхдээ тэр чи гин гинт нүднээс нь цусаар ингээд шүршэж байгаа юм шиг шингэн гараад харж айн үсттэй. Бүр ингээд буудж ийлээ штэ тэргүүрээ. Пём. Йоо, кино. За дараагийн сонсогч 9027 өглөөний минь. Манай өглөөний минь бэлгээ байна. За бэлгээ. Дайснаа айлгахын тулд нүднээсээ цус шүршдэг амьтан аль нь вэ? Эвэрт гөрвөл, элсний хавч, цахилгаан загас гэсэн гурван хэлбэр үлдлээ. За. Цагаа болч. Эвэрт гөрвөлийн нэг л авчаа да. Эвэрт гөрвөл нь баяр үргээ. Вау. За таны дараагийн асуулт. Дахиа өндөгнийхөө цагаан хэсгийг эхэлж бүрдүүлдэг. Тийм үгүй. Цаг явсан. Цагаан хэсэг гэдэг нь одоо нөгөө доторх нэмгээ хальсныг хэлээд байгаа юм болов уу? Хатуу хальсныг хэлээд байгаа юм болов уу? Хатууг нь биш юуг нь хэлж байгаа? Шингэнийг хэлж байгаа. Шингэн шар тэгээд цагаан хоёр гэдэг штеп. Тий. Шар цагаан хоёрынхоо алийг нь төрүүлж бүрдүүлдэг вэ гэсэн л үг. Цаг туссан маань. 3. Шарын гэл аваач та. Шарын хэлж бүрддэг юм байна. Баяр үргээ ёлк гэдэг тий. За таны хувьд 3 дахь асуулт тийм ээ 3 дахь асуулт бол урлагийн асуулт байх болно. За энийг би тоглуулнаа. Ямар нэртэй бүтээл вэ гэд та нэрийг хэлхий шүү. За. Бүтээлийн нэр нь хэлэх юм байна. Тийм ээ. За сонсцгоё. За энэ бүтээл ямар нэртэй вэ? Цаг явсан. За Жонсон наруугай бүтээл ах шүү бахэ. Саруу Жонсон наруугай цагаан суурга. Цагаан
суурга биш юм байна. Холбосон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За чансан дургу бол Мөн. биш байна. Тий. За дараагийн сонсогчийг авъя. 8689. Өглөөний мэнд 3 анхаа байна. Өглөөний мэндэ. За бид хоёр нэгэн ая таалгаж байгаа. Ямар нэртэй ая вэ гэж нэрийг хэлхин шүү. За. За. Цагаа явуулчих. Энэ юу шүү? Монгол айлгын юм шүү. Монгол айлгын мөн байна. Баяр хүргэе. За. Монгол айлгын мөн юм байна. За таны хувьд дараагийн асуулт. Алиалагч загас хүйсээ сольж чаддаг. Үнэн үү худлаа юу? Алиалагч загас гэдэг нөгөө юу үздэг те Немо. Clownfish. Цаг явсан. Наач ямар хүүсээ сольж чадна. Хүүсээ сольж. Эрэгчин байж чад эмэгчин болж болно гэсэн үг. Харин чадна уу хаа? Чаддаг юм байна. Сонин. За бүр ингэж ялангуяа эрэгчнээс эмэгчин болж өөрчлөлдөг гэсэн шүү. Баяр хүргэе. Тэр чинь Немогийн аав нь юу юм шүү те? Ээж юм шүү. За дараагийн асуулт. Хүний биед хамгийн их тооны бактери байдаг газар юу вэ? Хөлийн ул, ам, ходоод, гидс. Цаг явсан. Хамгийн их бактери байдаг гэдэг. За ам ходоо тэр айл нэг л байж таарна тий. Ашигтай ашиггүй бүх бактери оруулж байгаа юу? Ходоод бактерийн тоогоороо. Ходоод биш юм байна. Холбосон баярлалаа өдрөө сайхан өргүүлээрэй. Биш юм уу? Эсэргээрээ ходоодонд ер нь бактери байдаггүй байгаа. Ходоодны хүчтэй чинь бактериуд өвчдөг штеп. Бай гинэ. Хамгийн ихийн асууж хамгийн багыг нэлдэг гинэ. За жаргалтай нэ манай. 90-13 өглөөний минь. 90-13. Йой. Бэнэ. Өглөөний мэнд байна. За Батэрдэн цаад чимээгээ жоохон багасгаарай. Радиогоо багасгачаарай. За. Хүний биед хамгийн их тооны бактери байдаг газар хаана вэ? Цаг явсан. Амны хүнд. Амны хүндий биш юм байна. Холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Амны хүнд. Биш юм байна. Баяртай. Нэг ганцаараа нэг юм ярьж байгаа л тасалчдээ тий. За хамтран ажиллагчаа танилцуулъя. За манай нэвтрүүлэгтээ хүүхэд бүрт эрүүл амттай өнгөрөө те. Хүүхдийн баярын бэлгийн багцаараа OG Family хамтран ажиллаж байна. За тэгэлгүй яах вэ? 15 дахь жилийнхээ ойгогдож байгаа үндэсний тэргүүлэгч импорт борлуулалтын компани OG Family холдинг компани бяцхан урсын баяр зориулаад бэлгийн багцуудаа гаргасан байгаа. За жишээлбэл Paw Patrol, Barbie, Hello Kitty, Peppa Toro, My Little Pony гэх мэтчлээ. Хүүхдүүдийн нөгөө дуртай үлгэрийн бааtruуд дээрээс нэмээд амттан байгаа. За тэгэд энэ амттнууд хамгийн гол нь бас ингээд эрүүл гэдгээрээ хамгийн том давуу талтай. За хүүхдээ одоо тун утахгүй одоо ерөөсөө 16 хоног болсон байна шүү дээ. Хүүхдээ яаж баярлуулах вэ гэж яг цагаадлахаараа юу нь яадаг сандардаг. Тэгээд юугаар баярлал ямар бэлэг авахаар хүүхдүүд баярлдаг вэ гэхээр энэ өөрийнхөө дуртай баатар кино үздэг киногоо үзэхээр ялцгүй баяртай байдаг. За энэ надад нүдэн туссан бэлгийн багц нь бол би жишээ нь хувьдаа энэ My Little Pony. Тэгээ манай охин болоод чинь My Little Pony улаан фэн. За энэ шиг одоо хүүхд толгоны одоо юу яадаг те сэтгэлийг татдаг Pororo байна. Pororoгийн багц гэж байгаа, Barbie-гийн багц гэж байгаа юм байна. За Paw Patrol, Hello Kitty гэдэг том брэндүүдийн бэлэг байна. За хамгийн гол нь эрүүл гэсэн эрүүл гэдэг нь яг юугаар мэдээд байгаа юм гэхээр бүтээгдэхүүн бэлгэнд байгаа бүтээгдэхүүн бүгдээрээ гений өөрчлөлт байхгүй, хугацаа уртцагч агуулаагүй, өнгө оруулагч ашиглаагүй, чихрийн агуулмж багтай, үйлдвэрлэгчээс нь яг альбаас нэрхтээ импортлж оруулж ирдэг, шинжилгээний бичигтэй, өнгө үзэм сайтай, чанартай бэлгүүд чихэрнүүд амттангуудын дотор орсон байгаа. Тэгээ ер нь бол ингээ хүүхдүүд бид нэг ингээ бэлэг өгж гэдэг дараа нь ингээ харахаар ам нь янз бүрийн улаан ягаан сонь өнгөтэй болсон байдаг өнгө оруулагчтай гэдэг ч юм уу те эсвэл ингээд шинжилгээний бичиггүй гэдэг ч юм уу ийм бэлгүүдийг өгөх гээд байдаг та хандлагатай бол хэдүүлээ томчууд юм чинь хариуцлагатай байгаад энэ тал дээр илүүсээ анхаарах нэ. За тэгэлгүй яг та бүхэн за Facebook-оор OG Family гэдэг тайгараа би яг одоо энэ юу Facebook пэйж рүү ороод бэлгийн багцуудыг харж байна. Энд нь үнийн дотор нь юу байгаа зурагтайгаа дотор нь бичгтэйгээ за тэгээд үнийн танилцуулгатайгаа бүх зүйл нь байна. За жишээлбэл Barbie бэлгийн багц 17500. За энэ дотор нь 9 төрлийн одоо бэлэг байгаа юм байна. За гэх мэт энэ одоо Facebook-оор л орчвол бүх юм ойлгомжтой байна дөө.
За илүү дэлгэрэнгүй мэдээллийг 8055 2112 8888 42 T3 гэсэн дугааруудаас авах боломжтой. Аргууны сая хараад байгаа яг ямар бэлэг байна, дотор нь юу байна, ямар үнэтэй байна гэдгийг харахыг хүсэх юм бол OG Family гээд Facebook-оор хандна. Instagram нь OG Family official юм байна. За манай нэвтрүүлэгтээ хүүхэд бүрт эрүүл амттан гэсэн уриатаагаар хүүхдийн баярын бэлгийн багц OG Family хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дараагийн сонсогчийг хүлээж авнаа. 9967 өглөөний мэнд. Өглөөний мэнд жижигхэн хаалж байна. Өглөөний мэнд жижигхэн хаалж. За. Гэрийн даалгавраа хийсэн юм болов уу? Хийгээг бол дараагийн асуултыг асууя. Манай хоёр. Мона хоёр тийш дээ. Диснейгийн хамгийн сүүлийн хөөгөлтэй кино ямар хөөгөлтэй кино вэ гэсэн Мона хоёр байсан. Ямар гоё гэрийн даалгавраа сайн хийж байна. Мондог. За дараагийнх нь нугасны муухай дэгдээхийн үлгэрийн эцэст нугасны муухай дэгдээхээ өөрөө ямар амтан болдог вэ? Цаг явсан. Дөрөв. Хум болдог. Баяр үргээ ямар мундаг байна. За дараагийнх нь эрхийн мэрэгэн үлгэрт гардгаар тэнгэрт хідэн нартай гэж гардаг вэ? 7 нартай баяр үргээ. За өнөөдөр ихний ялагч тодорч байна. Хүн алздаа баяр үргээ. Өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Жалаг яасан. Тэгс ойрд ялаагүй яасан дээ. Баяр үргээ. За баяртай. За. Дараагийн сонсогч авъя. 99 тиг. Өглөөний мэнд үргээ сараа амарсан уу? Хэмээ байна уу? Өглөөний мэнд хэмээ. За хэдүүлийн асуулт нэр явж байгаа. Хүний биед хамгийн их тооны бактери байдаг газар хаана юм бэ? Хөлийн улуу гидс үү? Өмнөх юу гэчлээ? Өмнөх хүмүүс нь ам ходоод гэж хэлээд унсан байна. Тэгэхээр ч одоо хөлийн ууланд амар бактери байдаг байхгүй. Гидс юм болов? Гидс юм байна. Баяр үргээ. Гидсэнд маш их байдаг. Бүдүүн гидсэнд ялангуяа бидний ашигтай бактериуд гэж нэрлэдэг байгаа энэ бактериуд маш олон тоогоороо тэнд байдаг тийм ээ. За таны хувьд дараагийн асуулт. 1G тоолоход таны биеийн хэдэн эс өгч байгаа вэ? Секунд тутамд гэсэн үг. За 100,000, 500,000, 1 сая, 5 сая. Цаг явсан. Нэг гэхэд өгөх тоо юм уу те? Тийм нэг гэхэд хэдэн эс өгч байгаа тоо гэсэн үг. За 100,000 сая мая хэд гэлээ сая? 100,000, 500,000, 1 сая, 5 сая. Хордон сэвтэг гэж юу сонсч байсан. 2. Тэгээ нөө нэг их л байгаа. За тэгээ аль нь вэ? Сая маятай гэж авъя. За зөв таалаа 1 сая. 1G тоолоход бидний бие дотор секунд тутамд 1 сая эс өгөхөд шинээр эргээд төлжчээд гэдэг л. Тэгэлгээ хав. За одоо таны хувьд бол 3 дахь асуулт буюу урлагийн асуулт орж ирсэн байна. За. Хэдүүлээ сонсно. За. Нэрийг таах юм уу? Нэрийг таах юм уу? Нэрийг. За, таасан гоо. За, таасан хэмб. Чарууга сэрсэн тал байна. Сэрсэн тал байна. Баяр үргээ мундаг байна. За, баярлалаа. Ялагчаар тодорч байна. Ихний ялагч өнөөдрийн За, өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За. Цуу дундах маань түрүү өнөөдөр ялагч тодорхгүй нэ гэдээсээ 2-2 ялагчтай болчихлоо. Дараагийн сонсогч 99 өглөөний мэнд. Өглөөний мэнд ариун болдог. Өглөөний мэнд ээ. За өглөөний мэнд ариун бол доо. Эхний асуулт. Ямар металл хүний гар дээр хайлж эхэлдэг вэ? Гэсэн асуулт байна. 4 хөлбөр өгнө. Цези, гали, рубиди, бром. Цаг явсан. Ямар металл хүний гар дээр хайлж эхэлдэг вэ? За энэ дөрвийг нь хөрөнгөтл хайлах нь шүү дээ. Өөрөөр хэлбэл биеийн температуртай галын юм болов. Гали! Баяр үргээ. Вау, ямар мундаг юм. За, дараагийн асуулт тэгвэл ямар асуулт таарсан байна гэхээр ингэсэн байна. Жоохон холдог. За яах вэ? Германы, Полоны, Франци, Калифорни эднэр юу вэ? Хими элементүүд. Химийн элементүүд. Баяр үргээ. Тийм байна. За тэгвэл дараа ялтын асуулт одоо хэдүүлээ урлагийн асуулт таа штэ тийм ээ. За сонсоод үзэн дээ. Энийг таалах юм байна. За энэ байна.
Энэ бүтээл ямар нэртэй вэ? Цагаа Нэрийг хэлэх юм байна. Дандаа л нэр хэлнэ шүү хэдүүлээ. Цаг явж байна. Шагнал гардуулах гэ. И шагнал гардуулах гэж. Фанфар гэдэг. Шагнал гардуулдаг ай чи ямар нэртэй вэ? Цаг дууссан байна 3. За нэрийг нь мартчихжээ. За халуусан баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За. За. Хим гаргаардгүй залууг ингээд борлогийн асуултан дээр унгаа гайтлаа. За 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаарлуу залгаж нэвтрүүлэгтэй холбогдно. 9952 Өглөөний мэд байна. Өглөөний мэд. За өглөөний мэд заяа. Саяны аяг хэдүүлээ тааж ин ямар нэртэй аян болоо? Сонсох уу? За ямар аян бол? За сонсъё. За энэ шагнал гардуулдаг ая ямар нэртэй вэ? Цаг явсан. Шагнал гартуулдаг бол баярын жоо. Баярын жавха баяр үргийа. Чөлдөггүй Монголын сайхаартай адилхан. Адилхан сасгаж гин үү? За таны хувьд ихний асуулт. Ямар амтны толгоогоо 270 градус эргүүлж чаддаг вэ? Шар шүү. Шар шүү. Баяр үргий. За дараагийн асуулт. Энэ орон зай хоосон боловч мэрэгжлийнхэн өмсгөлөө тайлахад металл шарсан мах оцон үнэртдэг гэж хэлдэг. Бид юуны давхай ярьж байна вэ? Орон зай. Тэнгүүд юм яриад байгаа юм уу? Харин яг ямар хүмүүс за өмсгөлөө тайлахад гэдгээс авч болно. Энэ орон зайд хоосон боловч мэрэгжлийнхэн өмсгөлөө тайлахад тэнд металл үнэртдэг, шарсан мах үнэртдэг, оцон үнэртдэг байна шүү дээ. Ямар орон зайн тухай ярьж байна вэ? Оцон. За царай явуулъя. Тагаар маань юу гэх юм бэ? Ойлгохгүй. Сая эхлээд хэлчих шиг басан доо. Тэнгүүд юм шүү дээ. За утгаар навнаа. Утгаар навн баяр үргий. Энэ бол сансарт гарахаар скафандра тайлахаар шарсан мах металл оцон үнэртдэг гэж шүү. Өөрөө шатаад байгаа юм шүү. Зүгээр. Энэ хоос орон зай гэдгээс ойлгомжтой тий. Харин тэгж ярьдаг шүү дээ тий. За одоо яалтын асуулт. Тий. Болцсон уу? Тий. За. Заяа баяр үргий. 3 асуултанд хариулчихсан байна. Өдрөө сайхан өнгөрүүлээрэ. Дахиж нөхөнд асуулт өгөөд унгаах гэж байсан юм аа. Баяртай. За. За энэ чинь нөгөө сансарт гарахаар яг ийм үнэртдэг гэд сансрын нэсгчд яриад байдаг шүү дээ. Чарсан мах, түлэгдсэн мах, металл дээр тийм үнэртдэг гэдэг. Яг үндэ сансарт хоосон шүү дээ. Зүгээр өөрөө шатаад түлэгдэдэг тийм шүү. Дараагийн сонсогч дугаараа нууцлчээ өглөөний мэнд. Өглөөний гэлгүй байна уу? Өглөөний мэнд. За өглөөний мэнд бэлгүүн сайхан амарсан уу? За ийм асуултан дээр явж байна. Сүүлийн 2 сая жил бороо ороогүй газар дэлхий дээр байдаг. Үнэн үү худлаа юу? Сүүлийн 2 сая жил бороо ороогүй газар дэлхий дээр байдаг. Энэ үнэн үү худлаа юу? Хөл одоо гэхэлэр нөгөө хамгийн том зүйлснүүд урагшаа антарктид сахаар хэлж урагшаа антарктид дээр бороо орохгүй. Үнэн юм шүү. Ямар гоё логгүй. Янз. Антарктидд бол бороо орохгүй тийм ч гэсэн үнэн юм байна. Антарктидын хураа хөндий гэдэг газар бол сүүлийн 2 сая жил бороо ороогүй газар байх нэ. За. Дараагийн асуулт. Ямар үед модны доторх ус буцалж мод дотроосоо дэлбэрдэг вэ? Цаг явсан. Юуны ямар үед? Модны доторх ус нь буцлаад мод дотроосоо дэлбэрдэг вэ? Модны доторх ус гэхэлэр ч хүндий. 3 2 1 За холбогсон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За баярлалаа. За. За коммент шалгаа сууч штэ. 8689 өглөөний мэнд. Өглөөний мэнд. За таны хувьд ихний асуулт. Ямар үед модны доторх ус буцалж мод дотроосоо дэлбэрдэг вэ? Цаг явсан. Давирхаа ихсэн тохиолдол юм болоо. Давирхаа ихэдсэн? Тэгтэж тий. Биш юм байна. Холбосон баярлалаа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэ. За. За энэ дээр 3 дахь хүн авах нэ. Дараагийн сонсогч 8861. Байна уу? Байна. Бүгд тахна өглөөний мэнд. Өглөөний мэнд.
За та 3 дахь хүн болж байгаа хаа хариултаа шууд авч болно. Ямар үед модны доторх ус шууд буцалж мод дотроосоо дэлбэрдэг вэ? Одоо үйлчлэл хийх үү? Тийм үзэгдлийн хэлнэ гэсэн үг. Хавар л болоо да. Хавар. Уйлрал гэснийг би үзэгдлээс сонсоо гоё нөө гоё. За энэ хариулт нь аянга цагс үед мод шууд ингээд доторх ус нь буцлаад дотроосоо дэлбэрдэг байх нь шүү дээ. Бүл ингээд дэлбүсрээд идэг тий. Аянганд нь дэлбэрээд байгаа юм биш. Аянга нь усын буцалгаад ус нь тилээд тэгээд дэлбэрэлт үүсэж байгаа. Нарийн асуулт байна. За дараагийн асуулт. Монгол хүн өдөрт 11 г чулуу идж байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн. Энэ үнэн үү? Цаг явсан. Тодоо идж байгаа нэг эрүүл мэндийн байгууллага тодорхойлсон юм уу? Тийм, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол хүмүүс өдөрт 11 г чулуу идээд байна гэсэн байгаа. Энэ мэдээлэл үнэн юм болов уу? Удаа. Уучлаарай энэ үнэн юм байна. 11 г чулуу гэдэг нь натрийн хлоридыг хэлж байна. Давс хэлж байна. За гол үсэн баярлалаа. Чулуутай хоолж гоё шүү. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй хаа. За баярлалаа. За. За над нэг чулуугаа явуулаад тагтаа гэж. Натрийн хлорид ер нь бол чулуулаг шүү дээ. Энэ талаас нь ингээ бодохоор бас айгүй гоё хөвгөлтэй асуулт юм шиг санагдсан шүү. Чулуунд багтчих. Гэж ярих. 88-ийг 7 өглөөний мэнд. Өглөөний мэнд. За хинтээ холбогцоо. Цогоо. Цогоо. За цогоо. За өглөөний мэнд. Зарим төрлийн гөрөвлүүд ногоон өнгийн цустай. Энэ үнэн үү? Үнэн. Үнэн. Вау. Ялангуяа шинэ зеланд орчмын гөрөвлүүд зарим нь ногоон цустай байдаг гэсэн шүү. Йоо түрүү нөгөө нүдээрээ бууддаг цусан ногоон байв. Бүр дуусна. За таны хувьд дараагийн 2 дахь асуулт. Хүний 5 мэдрэхүүгээс хамгийн хурдан нь аль нь юм бэ? Хурдан. За. Цаг явсан. Хараа болов. Хараа хурдан биш юм байна. За холбосон баярлалаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Хэлэг байсан шүү дээ. Тэгээ яасан. Худлаа нэг их цааш нь оруулчаал. Бодож байна хэлчихв. Одоо хариултаа. Юу мэ сонсгол юм байна. Сонсгол штэ баяр үргээ маш хурдан сонсож тэр нь тарих хариу өгөх боломжтой байдаг нь сонсгол гинэ. За таны хувьд ялтын асуулт. Одоо хэдүүлээ хэний бүтээл вэ гэдгээ хэлнэ. Биш нэрийг хэлнэ дээ. Бүтээлийн нэрийг. Бүтээлийн нэрийг хэлнэ. Эхлээд сонсъё тийм ээ. За. За сонсоодох. За. Маш их сонсч байсан энэ бүтээл ямар нэртэй вэ? Арга чигээд. Гоё үйлбэр байна. За. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Үлэмжийн чанар манаргээ манайхан бас ер нь айгүй гоё хөгжилтэй хүмүүс шүү. За 77 77 38 83 77 77 88 30 гэсэн усны дугаар руу холбогдож та мэдгүй нэвтрүүлэгтээ орно. 86 6. Awesome. Өглөөний минь тэнтэй холбогдсон. Өглөөний минь Мандах гэсэн үү? За мандах. Хэдүүлээ нэг бүтээл сонсож байна. Энийг сонсоод ямар нэртэй юм бэ гэдгийг хэлнэ. За ийм ай байна. Цагаагаар ингэнэ. За цагаа явуулж хэдүүлээ. Зохиолч нь байна. Байна. Зохиолч нь Чимбат гэдэг хүн байна. Тийм байна, Чимбат. Тийм. Чимбат. Улаанбаатартай холбоотой юм болоо нэр нь. Цаг дууссан. Тийм таамаг дэвшүүлье. За, тийм таамаг буруу байна. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За Улаанбаатар жижигдэж байна. Та нар бүр эндээсээ гараа. Жижигдэж байна гэд. 99-7. Яа өглөөний бүрнэ. За бүрнэ. Хэдүүлээ нэгэн аяг тааж байна. Ямар нэртэй ая вэ гэдэг. Өшөө тариулт авчуу. 3 дахь хүн болсон билүү? Тийм байна. За энэ бол Чимбатын нарны бүжиг гэдэг нэртэй бүтээл юм байна. За дэлхий жижиг дээрсэн байна. Нарны бүжиг. За тэгвэл таны хувьд эхний асуултыг асуунаа. Ингэ чинь хүний биеийн судаснуудыг нийлүүлээд залгах юм бол дэлхийг 3 тойрч хүрдэг. Энэ үнэн үү худлаа юу? Үнэн.
Худлаа юм байна. Оо биш юм уу? 96,000 км буюу дэлхийг хоёр л тойрох юм байна шүү. Яа. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. 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 Би бүр энэ асуудлыг үнэн болчих гээд хараа яаж худлаа олох вэ гэд. Гэнэ. 3 ороочих юм ээ. 2 ороох юм ээ. 3 болгосон. За дараагийн сонсогч 944. Өглөөний минь намун байна. За өглөөний мэдээ намун. За дахиад нэг асуулт. CN-mon буюу 70N-mon гэдэг амтан жилд дунджаар 1 см л хөдөлдөг. Энэ үнэн үү худлаа юу? Үнэн бах уу? Үнэн юм байна. Жилд дунджаар 1 см л хөдөлдөг байх нь шүү. Баяр үргээ. За тэгвэл дараагийн асуулт. Жилд дунджаар 3.8 см-аар дэлхийгээс холдож байгаа зүйл юу вэ? 3.8 см. Жилд дунджаар 3.8 см-аар дэлхийгээс нэг зүйл холдоод байгаа юм байна. Энэ зүйл юу вэ? Сар юм болоо. Сар. Сар штэ. Баяр үргээ. Мундаг. Сар ч одоо холцсоор л байгаа юм байна да. Тэгээс. За тэгвэл дараагийн асуулт урлагийн асуулт таарсан. Хэдүүлээ сонсоод бүтээлийнх нь нэрийг хэлээ шүү. За. За, энэ бүтээл ямар нэртэй вэ? Цаг явсан. Харин айгүй ойрхон байна уу. Тэгсэн нэрийг мэдэхгүй байна. Ямар ч гэсэн дааж зарлах жижиг боллоо баяртай байна. За, холбоос нь баярлалаа. Хоёр асуулт маш амжилттай хариулсан. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За хамтран ажиллагчаа танилцуулаад манай нэвтрүүлэгтээ хүчирхэг дархлааг бий болгоно оройтой циклоферон хамтран ажиллаж байна. За циклоферон эмийн бэлтгэл нь дархлаа дэмжих, вирусын эсрэг, өрөвслийн эсрэг үйлчилгээтэй. За оригинал бүтээгдэхүүн гэж байгаа. Сүүлийн үед нөгөө эмийн чанар аюулгүй байдал гэж хэрэгдэж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр дур амьд буюу синергим биш оригинал бүтээгдэхүүн гэдгээрээ давуу талтай байна. За тэгэхээр одоо энэ ханиа тусчаад за вирусын гаралтай ч юм уу ямар нэгэн асуудалтай шийдэгдэж чадахгүй байгаа бол циклоферон бас их тохиромжтой юм. Яг тэгэхээр өөрийнх нь дархлааны эсүүдийг тогтолцооны эсүүдийг үйл ажиллагааг өдөөгөөд за ингэснээр дархлааг өөрөөс дотроос нь дэмждэг ийм төрлийн бүтээгдэхүүн циклоферон байна. Тийм. Одоо жишээ байгалийн аргаар нь одоо дархлааг нь өдөөнө гэсэн үг шүү дээ. Тийм, суур дархлааг нь гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэд ер нь одоо ингэ нөгөө бидний цуснд ч дархлааны маш олон эсүүд байгаа. Одоо жишээлбэл макрофаг гэж яддаг. Тэр нь ингэ гаднаас орж ирсэн бүтээгдэхүүнүүдийг ингэ зайлагдаг ч юм уу, тэгээ задлдаг гэдэг ч юм уу. Иймэрхүү зөндөө олон дархлааны эсүүд ээж яддаг. За тэгэхээр энэ өөрийн суур дархлааг циклоферон маш сайн дэмжиж өгөх юм аа. За энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр ханиа томоо болон амьсгалын замын халдварын эмчилгээнд хэрэгжилж болох юм. Сүүлийн үед ханиа томоо хөвчлэн вирусын шалтгаантай байгаа даа шүү дээ, тийм ээ. Ер нь л ингэ нэг юм вирус юм биш дээ. Вирусянаад байна. Тийм. Ямар төрлийн вирусын халдвар авсныг нүүн ялгаж шинжлэх боломж хомс байдаг учраас амьсгалын замын халдвар ханиа томооны эмчилгээнд хэрэгэлдэг юм байна. Циклофероныг. За мөнөөс гадна herpes вирус буюу амны хомхоо эмчилгээнд хэрэглэнэ. За бид нэг хоол идчихэд достын амтаа гадагшаа гарангуудаа хомхоотчдаг гэж яриад байдаг. Энэ бол айгүй худлаа штэ тийм ээ. Ер нь бол бидний биед байж идэг. Тэгээд дархлаа унахаар энэ биднийг дархлааг дарлж гарч ирээд байдаг. За тэгвэл амны хомхоо яг ингээд юу ячаад байгаа бол аман дээр ч омхоо гараад за ер нь л дархлаа унаад байгаа юм гэдэг мэдсэн тохиолдолд циклофероныг хэрэглэх нь байна. Тийм. Тэгэхээр циклоферон бэлтгэлийг өдөрт нэг л удаа уудаг юм тунтай. За хизээ явах уу цаг дутуу уучлаа эдэрхсдэм тохиолдох юм. Нэг уугаал болоо. За тэгэхээр энэ утгаараа улаан бурхан гэх мэт чинь вирусын алдараас өрсөн сэргийлэх өөрийн байгалийн дархлаа дэмжих маш ухаалаг сонголт гэж хэлж байна. Ер нь бол ингээд нөгөө дархлааны юм уу гэхлээр дандаа системтэй байдаг байхгүй. Одоо жишээлбэл тэдэн цагийн үед уусан бол 4 цагийн дараа уугаад 8 цагийн дараа уугаад гэдэг ингээд нэг юм жоохон төвөгтэй хэцүү байгаад байдаг. Тэгвэл циклофероныг өдөрт нэг л уучна гэдэг бол маш амархан. За бүх эмийн сангуудаар жоргоо олгож байгаа хэрэглэхийн өмнө эмч болон эмзүүчээс мэдээлэл авах ёстой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 94-5-282 9411 7872 гэсэн утаснаас авах боломжтой. Полиса Mongolia гэсэн Facebook хуудаснаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл бид нар авч болно. Хүчрэг дархлааг бий болгоно гэсэн үрээтэй циклоферон нэвтрүүлэгтээ хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дараагийн сонсогч 95 байна уу? 95 өглөөний мэнд. Өглөөний мэнд юм байна. За би ба өглөөний мэнд хэдүүлээ нэгэн аяны нэрийг хайж ийн. Сонсоод үзэх үү?
Би сонссоо. Жанцан руугаа яасан. Жанцан руугаа. Бурхан алдун гэдэг аян тохоо. Бурхан халдун гэдэг аян биш юм байна. Дахиад нэг сонсох үжтэй. За холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. Энэ аян биш байсан юм байна. За, ер нь бол бид нар жанцан руугаах гэд бүтээлүүдээ сонсохоор ер нь бид нар зохиолчдын бол хэлчихэд байгаа тий. Харин яг бүтээлийнх нь нэрийг онцолж хэлж чадахгүй байна. 95. Яна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. За, хинтээ. Болор байна уу? Болор юм дээ. За болоо. Хэдүүлээ нэг ая сонсож байгаа. Аха. За, тэрийг цагаан сураг байсан. Баяр хүргье. За, цагаан сураг гэдэг ая байна. Дараагийн асуулт. Таныг дараагийн асуулт. Веган буюу ургамлаар хооллдог аалз байдаг гинэ. Энэ үнэн үү худлаа юу? Үнэн. Үнэн. Тэгэхээр ганцхан зүйлийн веган нөгөө талаар яриадсан тий. Тэгэлгүй яах вэ? Ярьжсэн зүйлээ асуусан байна. За нөгөө талыг маш сайн сонссон байна. Баяр хүргэе. За дараагийн асуулт буюу таны хувьд юуны ялтын асуулт. За энийг хэлэх гэж миний хэл хугарч магадгүй шүү. За. Солих гемоглобинеми гэдэг ийм ховор төрлийн эмгэгийн үед хүний цус хар өнгөтэй болдог. Энэ үнэн үү? Солих гемоглобинеми. Маш ховор төрлийн эмгэгийн үед хүний цус хар өнгөтэй болчдөг гинэ. Үнэн баха гэдэг. Тонгоруулсан. Тонгоруулсан. Агуулж баахан үнэ болж байгаа л. Тонгороо хийж. Энэ үчний үед хүний цус ногоон өнгөтэй болт ингэнэ. Хар биш нөө. Баа. Өнөөдөр баахан цус ирчлээ. Нэг нь цусаар бууддаг л гинөд ногоон. За халуусан баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. За. Сонирхолтой. Ер нь биологийн шинжилгээ ухаан сонирхолтой шүү гэж бодоод баахан биологи асуулт авчирсан өнөөдөр. Эртгээс өглөөний мэнд сайхан амтсан нарко. Өглөөний мэнд нарка сайхан амарсан уу? За өнөөдөр бэлдсэн нөгөө нэг юм шинжилгээ ухааны асуултууд дууссан учраас хэдүүлээ ер нь бол одоо дандаа урлагийн асуултуудаа л таах юм байна. За. За дараагийн бүтээл хинийх бишээ ямар нэртэй бүтээл вэ гэдгийг таах нь. За эндээс хэдүүлээ тоглуулаад сонсоодох. За энэ юм шиг байна. За, энэ бүтээл ямар нэртэй вэ? Нарка. Цаг явсан. Каноны дуу мөн үү? Кинонд гардаг үлээ. Кинонууд гардаг зөндөө олон монгол кино. Кино бодох бол их олон юм дээр гардаг санаж байна. Маш шалдартай. Харин канон дээр л яваад байдаг шүү дээ. За, нэрийг нь мэдэхгүй юм байна дөө. Канон дээр л явдаг юм шүү. За, холбосон баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Энэ гэхдээ арай өөр хөлбөрүүд бид нар сонсдог байх те. Энэ гоцлол аян бол яг юугаар явж саксофоноор явж байгаа шүү те. Ихэнх нь бид нар арай өөр юм утастай хөгжмөр сонсдог лээс санагдав. Гитар юм уу юу? Арай өөр болгоцсон болохоор таахгүй ч магадгүй. 80-д өглөөний мэнд. Өглөөний мэнд Баатраа байна. Өглөөний мэнд. За өглөөний мэнд Баатраа хэдүүлээ нэгэн аяыг сонсож байгаа. Нэрийг хэлнэ. Сая сонсоо. Гигээ алсад одохсон мөн үү? Гигээ алсад одох юмсан. Баяр хүргэе. Шаргуайн гайхамшигтай байна. За. Юу ая? Ингээ. За. Нөгөө хөөхтүүдэд таалах гад бэлдсэн байсан асуултаа таалгачих. За. Шинхэн дээрээ хөвөн шиг, хуучрахаараа төмөр шиг тэр юу вэ? Яасан энэ ахаа сонсоод байна. Шинхэн дээрээ хөвөн шиг, хуучрахаараа төмөр шиг тэр юу вэ? Цаг явсан. Хуучрахаараа төмөр. Цаас. Цаас байна. Баяр хүргэе. За, хоёр асуултанд хариулсан. Ялтай асуулт. Шуурхай дуудлагын 105 дугаар ямар байгууллагын дугаар вэ? Онцгой байдлын. Онцгой байдлын. За, баяр хүргэе. Дараагийн ялагч тодорч байна. Нэр нь хэн бэлээ? Баатраа. Баатраа. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За, баярлалаа өдрөө сайхан өнгөрүүлээрэй. За. Дараагийн сонсогчийг авнаа. 8828. Байна уу? Байна. Байна өглөөний мэнд мөнх зэрэг өнөө. За, эхний таах аяыг сонсгоё. Я надад шууд онно. Хотлоо яриад байгаарэ. Ай мэдгүй. Та спикер дээр тавих болооч. Боловсроод энэ сониуц авчихдээ би ярина. За, сонсъё.
За ингээд энэ бодвол мэдх юм байлгүй. Тий өндөр болно. Баярлалаа өдрөө сайхан өнгөрсөн. Би бороо гинэ. Яг он гэж үгүй яа. Тэр цагаа өгтүүлэх гэж орсон юм аа. За. Баярлалаа. За энэ чинь вайлс явж ин те. За энэ дөрөв маань нэвтрүүлэг өндөрлөх цаг болжээ. 4 ялагчтай болсон. Хүн аал, Зэрхмээ, Заяа, Баатра гэсэн 4 ялагч болжээ. Манай нэвтрүүлэгтээ хүүхэд бүрт эрүүл амттан гэсэн ураатай хүүхдийн баярын бэлгийн багц өвжи фэмили хамтран ажилласан. За мөн өвчрэг дархлааг бий болгоно гэсэн ураатайгаар циклофра хамтран ажилласан. Сонсогч та үргэлжлүүлээд 9 цагаас радио мэдээгээ хүлээн аван сонсороо 9 цаг 10 минутаас хот топ нэвтрүүлгээр манай эфир үргэлжлэх болно. Баярлалаа Аргуна. Баярлалаа цэцэг.